Шалом. Шалом шинэ өглөөний мэнд хүргэе. За гайхалтай сах өглөөний мэнд хүргье. 4 сарын 24-ний өдрийн чимээгүй цаг эхлэе. Залбирая. Энэ хамгаалангийн хаан хаадын хаан эцэг эзэн таныг бид магтаж байна. Эзэн шинэ өглөөг өгтөө та биднийг дуудан сэрэхтэй. Эзний ариун сүнсээр дамжуулан бидэнд үгээ өгж, үгээрээ дамжуулан биднийг мөнхийн хаанчлалын иргэд, мөнхийн хаанчлалын дайчид байлгахын тулд дууддагт баярлалаа. Гэт энэ өглөө үгээр дээрээзээ. Тэгээ бидний амьдралд Христч хүнийхээ хувьд, Есүсийн дагалдагчийнхаа хувьд тэр өөрчлөгдөх, засах, шинчлэх, салах ёстой зүйлүүд байгаа л эзэн та үгээрээ дамжуулан бидэнд яриараа. Өнөөдөр үгийг бид баяртайгаар хүлээж байна эзэн. Та бидэнтэй хамтаагаач Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нэр Эхлэл номын 31-ээс 24-ийг уншина. 31-ээс 24 өрсөлдөөн гэсэн гарчигтай. За 31-ээс 24. За уншлаа. Гэгээ өглөөний мэндээ. За гүмний. За 31-ээс 24. Рахел Яаковт үр хүүхэд төрүүлж өгөөгүй болохоор ихчтэй атаархаж Яаковт намайг хүүхэдтэй болго. Тэгэхгүй бол би өхий химээжээ. Тэгтэн Яаков Рахел дуурж чамд үр хүүхдийг татгалцсан бурхныг би орлох хэрэггүй гэв. Рахел за тэгвэл миний шивгчин Билхаа энд байна. Түүн дээр хор тэр хүүхэд төрүүлж үр дээр минь тавиг. Тэгвэл түүгээр дамжуулан би ч гэсэн үр хүүхэдтэй болно гэд шивгчин Билхаага татвар юм болгон өгөө. Яаков түүн дээр орлоо. Билхаа жирэмсэж Яаковт хүү төрүүлж Рахел бурхан намайг өмгөөлөө зогсохгүй гуйлтыг минь сонсож хүү хайрлаа гэд даан гэж нэрлэв. Рахелийн шивгчин Билхаа дахин жирэмсэлж Яаковт хоёр дахь хүүгээ төрүүлжээ. Рахел би эгчтэйгээ хулааран тэмцэж нас дийлж чадлаа гэд Нафтали гэж нэрлэв. Лиа хүүхэд төрүүлэхэ болсноо мэдээж шивгчин Зилбага Яаковт татвар юм болгон өглөө. Лиагийн шивгчин Зилба Яаковт хүү төрүүлж Лиа Ацтая гэд түүнийг Гад гэж нэрлэжээ. Лиагийн шивгчин Зилба Яаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өглөө. Лиа би аз жаргалтай байна. Бүскүүчүүд намайг аз жаргалтай эмэгтэй гэцгээх болно хэмээгээд хүүг Ашер гэж нэрлэв. Нэгэн удаа буудаа хураах цагаар Ревгийн гадуур явж байгаа талбайгаас хүндээс олж ихтэй авчирч өгчээ. Гэтэл Рахел Лиад хүүгийнхээ олсон хүндэснээс надад өгөөч гэхтэн Лиа нөхрийг минь авсан чинь Багдад хүүгийн минь хүнцийг бас авах нь гэсэн Рахел тэгвэл хүүгийн чинь хүндэсний оронд өнөөш нь Яаков тантай унтаг гэжээ. Яаков үдэш талбайгаас эрэхтэн Лиа тоссон гарч уулзаад хүүгийнхээ хүнцээр таныг хөлсөлж авсан учраас над дээр иргэлээ. Тийхүү тэр шин Яаков түүнтэй унтжээ. Бурхан Лиаг сонсож тэрээр жирэмслэн 5 дахь хүүгээ Яаков төрүүлж өгөв. Лиа шивгчнээ нөхөртөө өгсний юмын шанг бурхан надад өглөө гэд хүүг Исахар гэж нэрлэв. Лиа дахин жирэмсэл 6 дахь хүүгээ Яаков төрүүлж өгөв. Лиа бурхан надад сайнаар хандаж энэ сайхан бэлгийг өглөө 6 хүү төрүүлж өгсөн болохоор нөхөр минь одоо намайг хүндлэх болно гэд түүнийг Зебулун гэж нэрлэв. Дараа нь Лиа нэг охин төрүүлж Дина гэж нэрлэжээ. Бурхан Рахелийг өрөвдөн түүнд хариу болгон умааг нь нийлээ. Тэрээр жирэмсэж хүү төрүүлээд гутамшгийг нь бурхан арилгаж өглөө. Яава надад дахин нэгийг нэмж өгөх болтгоо гэд хүүгээ Йосеф гэж нэрлэжээ. Амин. За стабр янзын өрсөлдөөний тухай уншлаа тийм үү? Өглөөний мэнд. За энэ зургийг хараарай. Энэ зураг нөгөө AI-аар хийсэн зураг байгаа шүү. AI за юунд маань багаар AI-гийн PPT-ийн юунд AI зарим зүйлийг оруулж нэвтрүүлж хэлж байгаа.
За тэгээ эндээс бид нар Яаковын гэр бүл 4 эмэгтэй байгаа тийм ээ. Лягийн шивгчин Зилпа, Рахелийн шивгчин Билха гэд. За тэгээд харах юм бол юу гэж байна. Ля гэхэд 6 хүүхэд гаргаж гисэн тийм үү. Тэгээд Зилпа 2-ыг, Рахел 2-ыг, Билха 2-ыг. За бүгдээр энийг ингээд тогтоогоод авчиж болно тийм ээ. Ля дангараа тэг хамгийн хайрлагтаагүй гологдсон нэр нь хөлтөл нөгөө үзэсгэлэнтэй бус цараймуута энэ Ля хараамуута энэ Ля маань болохоор юу байсан. Тэгвэл 6 хүүхэдийг төрүүлчихсэн. Тэгээд өчигдөр би хэлсэн тийм яг Яаковын үр удам бол Лябгаас гарсан. Рахел нөгөө хайртай Рахелээс мэдээж 12 аваг болсон ч гэсэн яг нөгөө хаадын хаад эздээ хийсэн Есүс Христ маань Юдагийн удам байгаа тийм үү. За өнөөдрийн өрсөлдөөн гэдгийг Библийн тайлбар дээр юу гэж байна? Ля Рахел хоёр нөхөр Яаковын хайрыг татахын тулд хоорондоо өрсөлдөөн 11 хүү төрүүлжээ. Ля 4 хүү төрүүлэх хооронд Рахел нэг ч хүү төрүүлээгүй хариуцлагыг нөхөр Яаковтай гомдлон илэрхийлж байна. Яаков бурхан хүү өгдөг гэж тайлбарласан ч ямар ч аргаараа хамаагүй хүүтэй болгосон Рахел шивгчнээ Яаков татвар юм болгон өгч хүүтэй болдог. Сара бурханд түшгэлэлгүй хүний аргаар Ишмаилыг төрүүлдэгч гэр бүлийн зөрчилдөө үүнээс эхэлсэн. Ляж бас хүү төрүүлж чадахгүй боллоо гэж дүгнээд шивгчин Зилпаг Яаковт татвар юм болгон өгч хүү төрүүлээ. Үүнээс ч тэдний хүүтэй болох гэсэн өрсөлдөө Ля 2 хүү нэг охин төрүүлж Рахел Йосепыг төрүүлтэл үргэлжилсэн. Хэдийгээр Ля Рахел 2 атаархал өрсөлдөх сэтгэлээр хүүхэд төрүүлсэн ч энэ нөгөө талаасаа бурхан амлалтаа биелэж өгөх хэрэг байлаа. За надад өчгөө сургамж юу вэ? Рахелээс олон хүүхэдтэй болно гэсэн Яаковын найдлагаар бус эхнэрүүдийн хоорондын хатгах өрсөлдөөнөөр буюу огт өөр аргаар бурхны амлалтын биелэл хийж байна. Бурхан амьдралын маань алдаа бүтлгүүтлийг ашиглан амлалтаа биелүүлдэг. Бурхан хүүгүүдийнхээ өгснэг мэдсээр байж шивгчнээс хүүтэй болох гэсэн Рахелийн үгэнд ордог. Ийхүү үг үйлдэлийн зөрж 2 нуур гаргасан. Үгийн зарчмыг мэдсээр байгаар нэ бодит байдалд яг чаргагүй бодоод гоновчтой шийдвэр гаргахыг хичээж байгаа юм биш үү? За хүний аргаар ингэж хүмүүс болохоор ялангуяа зөв өнөөдөр бид нар харах хэрэгтэй бол өрсөлдөөн байдаг. Атгах санаа өрсөлдөө. Хүмүүс айгүй жоохон зүйл дээр өрсөлддөг, тэ харьцуулдаг, өрсөлддөг ийм зүйлүүд байдаг. За өнөөдөр бид нар гах юм эхлээд юу ч Рахел ихчтэй хатаархад гэд шууд байгаа үстэй тий. Тэгээд нөхөртэй хэлсэн ба хүүг хэрэгдэхгүй бол өхнээ гэд хүүг тэгээ яг хариуд нь болохоор юу гэсэн бурхан би бурханы оронд байна уу гэд. Тэгэхээр үр хүүхэд гэдэг бол хүний хяналт биш эзний эрх мэдэл гэдэг. Эзний эрх мэдэл гэдэг. Үр хүүхэд гэдэг бол тийм учраас яг үнэхээр энд Яаковд хэлхээс өмнө Рахел хаана шиг сууж залбирах хэрэгтэй ч юм уу те байсан баг. За мэдээж хэрэг зөндөө залбирчл байсан баг. Гэхдээ яг нөө бүх найдвараа эзэн тавиагүй хаг бид харж. За тийм бол Рахел одоо энэ дээр ингээд Билхаг өгч эхэлдэг. За тэгэл бурхан намайг шүү гэл ийм нэр өгөөл те. Тэгэл дараа нь бурхан Рахелтэй миний хэргийг шүүлээ гэж. Энэ бол бид нар тул айгу ойлгомжгүй зүйл шүү дээ. Гэхдээ тухайн соёл дотор болохоор юу боол эмэгтэйгээ өгөхөд тэр шивгчин боол эмэгтэйгээ өгөхөд тэрнээс төрсэн хүүхэд нь өөрийнх нь. Яг гэвэл тэр боол эмэгтэй шивгчин эмэгтэй түүний хувьд эд зүйл байхгүй юу? Хүн гэдэг утгаар биш. За энэ бол одоо миний хүүхэд биш, Билхагийн өөр удам биш. Энэ тэ ямар ч эрх мэдлэхгүй энэ шивгчин энэ миний гэсэн юмнаас гарч байгаа бол минийх л байгаа гэсэн ийм юу хийж байгаа байхгүй тий. За тэгээд ингээд дараа Нафтали гарсан. Тэгэн гутал бүр ингээд одоо тэмцэлдэх гэсэн утгаар нэр өгсөн байгаа. Тийм тэмцэлдэх утгаар ширүүн өрсөлдөж дийлээ гэдэг ингээд Нафтали 2 Билхагаас гарсан. За дандаа ингээд эндээ нөгөө игчтэйг өрсөлдсөн сэтгэлүүд гарч ирсэн. За тэгсэн чинь Ля уг нь бол бид нэр өчигдөр харахад мэдэн тийм үү Ля бүр ингээл те одоо бурхныг магтана гэж 6 хүүхэдтэй. Гэтэл дөнгөж Рахелийн шивгчнээс ингээл 2 хүүхэд гараад 6-2 гэдэг одоо энэ харьцуулаад байх та биш хэрнээ Ля нөгөө талаас бас яаж эхэлсэн байрцэлтэй ч эхэлсэн өрсөлдөж эхэлсэн. Уг нь тэг шаардлагагүй те. Чи хийл үзэлтэй гаргаал үзэлтэй те. Би аль хэзээ 6 гаргацсан штэ гэд ингээд сууж явах хэрэгтэй байхгүй юу?
Тэгсэн чинь бас зарцаа өгч эхэлсэн байна. Зарцаа өгч эхэлсэн. За тэгээд жаргалтай ерөөлтэй 6 биш шүү. За тэгээд энэ дээр их сонирхолтой юм гардаг. 30 14-өөс 16 тэр хүндис гэж байгаа. За манай энэ библ дээр болохоор таад хүндэс болоод гэж байгаа. Тэг ээж ляд авчирч гэлээ. Хүндэс гэдгийг нөгөө юу болохоор мандрава гэж бас хэлдэг байхгүй тий. Мандрава. Тэгээ тэр нь болохоор эрт үед юу байдаг гэхээр үүр тогтох эд шийттэй гэж үздэг ургамал байсан. Үүр тогтох эд шийттэй ургамал гэж байсан. За тэгвэл зүгээр нэг цэцэг аваад ирэх юм. Цэцгээ надаа өггээгүй бахна шүү дээ тийм үү? Тэн дээр одоо хамгийн наацх нь гэсэн байгаа штэ тий. Бууда хурах үеэр юбгийн гадагш гаш талбаас хүндэс болоод ээж ляд авчирч өгчээ. Энийг харах юм бол ингээд хүүхдүүд нь хүртэл энэ өрсөлдөө нэг айгүй ажиглаж исэн юм шиг тий. Хүүхдүүд нь хүртэл энэ өрсөлдөө нэг айгүй ажиглаж исэн. За тэгэн гутлаа юу яасан бах нь. Магадгүй те ингээл тэнд ингээл нэг 3 хүүхний өрсөлдөө ээж нь те 3 хүүхэнтэй өрсөлд шивчнээ харуулаад ингээл төрүүлээл ингээл хэдий Рахелтэй болж байгаа боловч энэ хүүхний өрсөлдөө болоод байна штэ. Тэгэхэд тэнд магадгүй хүүнтэй энэ өрсөлдөө энэ харахтаа ээжтэй авчирч гисэн тийм үү. Тэгсэн чинь чи бас миний хүүгийн хүнцийг авах нь уу гэд тэгээд ингээд хүнцээр сольж байгаа. Яг л нөгөө ууган хүүгийн эрхээ улаан шилээр сольдогтой адилхан тийм үү. Хүнцээр ингээд сольж байгаа. Тэгэхээр эндээс харах юм бол Рахел бас яаж нэгдүгээрт нөхөртэй найцсан. Тэр бурханд найдаг. Одоо хоёрдугаарт шивгчэндээ найцсан. Тэгээ гуравдугаарт нэг ургамалд найдаж байгаа. За тэгсэн чинь бурхан юу гэж бурхан яг сонсон. 3 хүүхд гаргацсан байсан тийм үү? Рэг сонсоод тэгээд Исахар, Зебулун, Динаг өгдөг. Динаг жоохон гардаг штэ тий. За тэгээд Исахарыг болохоор хөлс шагнал. Бурхан надад шагнал өглөө гэж хэлдэг. Исахар Юдагийн дараа гаргаж байгаа тий Исахар. Бурхан надад шагнал өглөө гэлдэг. Зебулунийг гаргасан чинь нөхөр минь надтай хамт арчнаа гэл. Одоо нөгөө бурханд ч найдаад дээр нөхрөөтэй ч найдаад тэгээд Дина болохоор юу гэхээр шүлт гэсэн юм утгатай нэрийг өгчөж байгаа. За энэ үед бурхан Рахелийг санаваа гэж байгаа. За тэгээд өөрөөр хэлбэл бурхан үлдээгээ түүний умайг нээсэн байгаа. Тэгээд тэн дээр болохоор одоо Йосеф гэдэг чинь Йосеф гэхээр юу нэмэх болтгоо тий. Эзэн надад дахин хүү нэмэх болтугай гэж ингэсэн юм ба. За өнөөдрийн бид нар ингээд нэрүүдийг харах юм бол тэг бурхан шүүн, тэгэл тэмцэл, Аз, жаргал, шагнал, орших, шүүл, нэмэх дандаа өөрсдийнх нөгөө тэмцэлтэй холбоотой ийм нэрүүд байгаа. За хүмүүс янз бүрийн арга хэрэгэлдэг тийм үү? Үр хүүхдтэй болохын тулд ч юм уу. Зөвхөн өнөөдрийн жишээ үр хүүхдтэй боловч олон янзаар хүмүүс аргыг хэрэгэлдэг тийм үү? За тэгэл юу гэдэг ургамал хэрглэж जैन, за тохиролцоо хэрглэж जैन, аюугаа өгж जैन, тий шивчнээ өгж जैन. Тэгвэл бурхан болохоор яаж जैन? Бурханы үйлдэлүүдээсхэр санав, сонсов, нэр, нэмэг гэсэн үгнүүд байгаа байхгүй юу? За бурхан болохоор сонссон байна тийм үү? Тэгэл ягийн юг сонссон байна. Тэгээд тэгэн готлаар яг бас хүүхд гарахаа зөксөн байгааг сансан байна. За тэгэн готлаар Рахелийг умайг нээсэн байна. Нэмэж өгнө гэсэн. За ийм тэгэхээр үр жимс бол хүний аргаар биш бурханы цаг бурханы үйлдэлээс болдог. Бурханы цаг бурханы үйлдэлээс болдог. За тэгвэл өнөөдөр энэ бидэнд ямар хамааралтай юм бэ? Тэгвэл өнөөдөр ч гэсэн бид нар хүний аргаар ажиллах биш тийм үү? Бид нар ямар нэгэн зүйл дээр хүний аргаар ажиллах биш. Бид нар харин бурханы аргаар ажиллаж сурах хэрэгтэй. Бурхан яг юу хүсэж байна? Бид нэр бол аюу хурдан одоо бушган шиг хүссэн зүйлээ авахыг хүсдэг тийм үү? Гэтэл би яг бурханы арга илүү гайхалтай, илүү бурханы гэрчлэх илүү одоо илүү алдаршуулах ийм юу байдаг юм зүйл байдаг. За тэгвэл нөгөө талаар атаархал айгүй жижигхэн зүйл дээр хэлдэг. Атаархал айгүй жижигхэн зүйл дээр хэлдэг. Хүмүүс өөрт нь онцгийн шаардлагагүй хэрнээ юу яадаг. Тэг хин нэгэн хүнийг авсан байхад би авна гэл ингэдэг те. Надад ч гэсэн хэрэгтэй гэл. Гэтэл яв нэг хэлгээд тэгээд тэглээгээд авсан тэр зүйлээ төдийлэн хэрэгэлдэггүй. Өөрт нь төдийлэн хэрэгтэйч байдаггүй. Ийм зүйлүүд байдаг. Ийм зүйлүүд. Тэгэхээр яг одоо ямар нэгэн зүйл авахдаа би яг энэ надад хэрэгтэйгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Тийм үү? Энэ зүйл надад яг хэрэгтэй юугүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ хин нэгэн хүний авсан юм харангуйтлаа ингээд бүр атаархаад ингээд дотор нь сонирн болоод ингээд дэвэл явах уу? Бас бодох хэрэгтэй. Тийм үү? Бодох хэрэгтэй. За энэ атаархал яг юунаас үүсчих вэ?
Энэ хатаархал яг юунаас үүсч вэ? За би нэг айгүй сонирхолтой жишээ ярив. Манай охин нөгөө нэг жоохон бахт ингээл ахтайгаа дандаас сөргөлдөөд идэг гэсэн байхгүй. Юм л ахтайгаа сөргөлдөөл муудалцаал тэр хоёр. Тэгээд нөгөө болор муудалцаад идэг. Үүсээ болохоор ерөөсөө тэгдэг ахтайгаа. Ерөөсөө муудалцдаг. Ваа л ингээл хараа сууж идэг байхгүй. Тэгээд нөгөө нэг чимээ цаг гин шүү. Юу encounter болоод encounter-д оролцоод тэгээд тэн дээр манай болор чөлөөлөгдөд. Тэгээд ярьсан зүйл нь юу гэсэн чинь нөгөө нэг бурхан яг юу үзүүлсэн юм бэ л да. Одоо зүрх сэтгэлийнх нь асуудлууд дондаас ингээ үзүүлсэн чинь юу харагдсан бэ гэсэн чинь нөгөө багтаа ингээд манай хоёр чинь за хэдийн бахан дөрөвтэй хоёр ихэр чи хоёртой хахад л 10 сасан байхгүй. Тэгээд нөгөө жоохон багт нь аав нь ингээд ахихын төрсөн өдрөөр айгүй том цөнгөтэй ингээд дүүр хамттан авчираад ирсэн тэрд дүр зураг үлдсэн байгаа байхгүй болорт жоохон байсан учраас тэгээд төрсөн өдрөө болохоор болор хүлээгэжсэн гинэ. Аавга нөгөө том цөнгөтэй амттан авчирна гэж хүлээгэжсэн аав нь ирээгүй. Тэгээ тэрэн дээр нөгөө аавда гомцсон гомдол нь ах руу нэрэгцэн байгаа байхгүй юу? Ах руу нэрэгцэн. Тэгэл нөгөө нэг жоох юм дээр за юу би нөгөө орд нь ярьжсэн шүү дээ. Ингээл алим өхөд яг гурван нэг алим өхөд ингээл яг ахихыг харан тэгэн гол ахад илүү томыг өгцөн байна. Ингээл тэгэл тэр хоёр чинь маргалж ичгэлдэг байхгүй үгүй штэ чиний хайдлага мэдлэг таних илүү улаан байж гэдэг юм гэл ингээл тэгэн гол манай үүсээ хажууд ингээд сууж ирсэн. Та хоёр ингээд муудалцж байгаа хооронд минийхээ хуваагаад идчихөө гэд айгу ууж байгаа ингээд сууж идсэн байхгүй. За тэгээд энэ дээр ингэж яаж байгаа тэгээд яг эдгэрээд яг тэр зүйлийг бурхан ингээд үзэгдлээр үзсэн байхгүй яг ийм зүйл болоо чи ингэж яасан гэдгийг ойлгуулад тэгэл тэрнээс хойш яг тэрийг яриад би идгсэн юм бэлээ ээжээ би хаагаад ингээд муудалцаад идэх шалтгаан чи ерөөсөө тэр юм бэлээ гэл тэгэл тэрнээс хойш хатаа муудалцах болцсон. Одоо бол ахтайгаа аюу хүндэтгэлтэй ханддаг ийм болцсон. Тэгэхээр бид нэр одоо хэнийг хүнд атаархаад байвал заримдаа тэгдэг бүр хэрэггүй атаархал тэр нь заримдаа юу гэхээр одоо шунал байдаг. Шунлаасаа бол атаархдаг ч юм байдаг. Тэгээд нөгөө одоо Монгол эний чинь л одоо Монгол хүмүүсийн нөгөө өсгөө хөлн гэдэг ааштай өсгөтөл нэг юмар дутцсан бол тэр зүйл нь шунал болоод үлдчихдэг. Тэгэл л өстой шунаал гэдэг. Хэрэгтэй хэрэггүй юм ягаал гэдэг те. Эсвэл хин нэг хүнд байхад өстой би нэг авахгүй би ам гэл ингээл тэгээд идэг ч гэдэг юм уу. Тэгээ би нэг цоглооны анх цоглоо магалцсныхаа дараа хүүхнүүдтэй бид нар дандаа косгарч хүнсээ авдаг гэсэн байхгүй. Тэгээ тэр үед би хэлдэг байсан байхгүй. За шунлаа хөдлөхгүй шүү. Шунлаа хөдлөж бусдын авсан юм авахгүй шүү. Яг өөрөө авсан юм аваарай. Гэл одоо нөгөө дасгалжуулт хийгдэж байгаа байхгүй юу? Манай дагалдагчийн багийнхан байсан. Тэгэл би хамт косгар заяа. Би яг 3 юм авал гарна. Тэгэл нөгөө буцаал ингээл явахдаа машин дотор за юу авсан? Яас ийс ингээл ярихад жишээлбэл одоо 2 эмэгтэй. Ой энэ хараа энэ шинэ ийм юм чи. Ой энийг би гэртээ авна гэл. Би бас авна гэл ингэдэг. Тэгээ тэр нөгөө өөрөө мэдхгүй шунал нь илэрхийлэгдээд байдаг. Шунал нь илэрхийлэг. Бүр ингээд амжгүйд гэж ингээл яг хүний нүд мүднээсээ шууд ингээл шунж байгаа нэг хэл харагддаг байхгүй юм тий. За тэгээд дараа нь асуудаг байхгүй. Чи яг тэр үед нөгөө нэг Costco ороход хин одоо юу гэдэг одоо тий чи нэг одоо гарахээс хин зүйтэй альмаач гэдэг юм тий. Альмаа нэг юм өнгөнгийн аяг маяг аваадсэн. Чи дуурайгаад аваадсэн яас гэж харин тийм бас тэрээс шал хэрэггүй болсон байл шүү дээ. Гэл яас гэж нөгөөдгий чинь тэр манайхан тоохгүй тэгээд галтааны шүгэний хамгийн дэгдэлт байх гэх жишээтэй. Тэ ингээ хэрэггүй юм гарцаа хувцсан янз бүр. Тэгэхээр тийм зүйл дээр шунахгүй байх нь хамгийн чухал. Шунахгүй тэ тэр атаархал тэр зүйл нь яг нөгөө хүнд байхгүй зүйлээс болоод яадаг. Тэгэхээр биднэрт байхгүй зүйлөө зөндөө боловч байгаа зүйл нь бурхан өөрөө шүү дээ. Хизээлүүл биднэрт бурхан өгөх боломжтой. Дээр нь бас онцгийн шаардлагагүй зүйл байж болно шүү дээ. Онцгийн шаардлагагүй. Тэгээд нөгөө нэг сүм одоо нөгөө юу хуучин хувцсанаар мунаар ингээд заргатаа ингээд заавал мөнгөөр зардаг гэд тэгээд яагаад мөнгөөр зарж байгаа юм бэ гэдгсэн чинь нөгөө хүмүүс ингээд үнгүүгээ тавьчихаар онцгийн шаардлагагүй хүмүүс ирээд аваад ихээр нь аваад гэртээ ингээ хураачдаг. Тэгээ тийм болохоор тэгж хураасан дөрвөл яг
хэрэгтэй хүний мөнгө төлөөд авах нэгдүгээр ийм те хоёрдугаар шалтгааны нь юу вэ гэхээр хамгийн ядуу хүн ч гэсэн те хямдхан 100 мөнгө өгөөч гэсэн юм худалдаад авчихаар хүнд өөрт нь айгүй гоё сэтгэл төрдөг. Өмсөж байгаа хуцаач гэсэн нэг хуцаа аваад өмсчлээ тэндээс те тэн готлоо би нэг худалдаач авсан шүү дээ. Би нэг худалдаач авсан шүү дээ гэд ингэдэг. Ийм гоё юу гэдэг байхгүй. Одоо би саяхан нэг ингээд хүүхдүүдийнхаа юг үзчихсэн чинь тоглоом донд ингээд би 3000 ванаар авсан нэг морь байдаг байхгүй юу. Манай ертөнц жоохон бахта бараг тэр морин дээрээс бууддаг. Нөгөө морь л унаалаастай ингээд нөгөөдгөн хөдөлтгүй л дээ. Тэгэл тэрийг бүр үснээс нь зулгаж шумлгаацсан стай үснээс гисийцэн тэгэл нөгөөдгөө ингээд унаалсан стай давхаал ингээд тоглодог гэжсэн л дараа нь шаарон тоглодог болсон чинь эмхтөөх тоглодог болсон чинь нөгөөдгийнхаа үсийг самнаал сүлжиж мүлчээл тэгэл бас морь ундаг гэсэн. Тэгээд тэр болохоор нөгөө бас яг сүмийн тийм дэлгүүрт байсан зүйл аахгүй. Тэгээд тэндээс болохоор бас яг тодорхой хэмжээгээр мөнгө төлж авдаг. Тэгээд яг 3000 гэхээр авсан. Тэгсэр нэгээд би бүр тэрэнд аюул дуртай сайхан ч гэсэн ингээл хараад инста хөөрхөн шим ингээл шууд нүдэнд нэг хүүхдүүдийн манд тоглож байгаа харагддаг байхгүй. Тоглож байгаа харагдаа. Тэгээд нөгөө аюул хөөрхөн бас эрэгтэй мэгтэй хүүхд хоёр тоглохоороо өөр эрэгтэй хүүхд тоглохоор инста нэг азраг байгаа хүүсэсгсээ азраг гэсэн чинь эмэгтэй хүүхд тоглосон чинь нөгөөд нь шууд үсмэсний сүлжигдэл самнагдал үлсүлжигдэл зүгэлт мүлцүгдэл ингээл хэлчихэж байгаа байхгүй. Тэгээд ингээд гой дурсамж гэж байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт үнцийн нөхсөн зүйл маань бас гой дурсамж болдог тий. Тэгэхээр атаархлаас болох юмс. Энэ бол үнэхээр бид нэр гэмд дууддаг. Харьцуулалт гэмд дууддаг. Тэгээд ингээд атаархтыг харьцуулдаг хүмүүсийг харах юм бол шүү дээ. Сайн зүйл дээр юусоо өөрийгөө харьцуулдаггүй. Бурханлаг атаархал байдаггүй. Тэ жишээлбэл одоо тэг хүний хөгжиж дэвшиж байгааг харахтаа би яг энэ хүнтэй адилхан ингээ хөгжиж дэвшчихье гэж атаархдаггүй. Голдуу харах юм бол эд зүйл дээр атаархдаг. Энэ хүн ийм юм багт надад алга байна. Би аавна. Гэлтэй. Тэгээд шунлаараа өстэй хэрэгтэй ч хэрэггүй ч би аавна л гээд ингээд идэг. Хэрэглэх юм шиг хэсэг хугацааны дараах хэрэглээгүй ч гэдэг тийм. Ийм байдаг. А гэтэл хүн одоо жишээлбэл итгэл дээр өсөж байгаа ч гэдэг юм уу? Одоо юу гэдэг юм өөр олон сайхан тийм одоо хин үний суралцах олон сайхан зүйлүүд байдаг. Түүнийг нь хараад одоос бурханлаг атаархаад суралцдаггүй ийм зүйлүүд байдаг. За миний хувьд айгүй бурханлаг атаархал гэвэл юун дээр яадаг вөхөр би ингээд өөрөө ирэхгүй солонгос итгэгч нарын тэр өгдөг зан чанарыг харахаар энэ зүйл монгол итгэгч нарт бүр яг энэ солонгос итгэгч нар шиг байгаасаа гэж хүсдэг байхгүй юу. Солонгос итгэгч нар бол бүр ингээд өвөө сурцсан бүр өхийн төлөө байдаг байхгүй айгүй гоё ихэнх нь тийм. Тэгэл бүр яг за одоо яг ийм зүйлийг өгнө гэдээ бүр олон жил өгдөг юм байдаг. Тэгээ би нэг одоо Кенияг илгэлт ийзэн гэл сонсож байгаа шүү дээ. Тэгэл тэр хүний юг сонсоход одоо ингээд маш олон жил сая нэг ингээл би өглөө үүрийн залбирал өндөг өгдөг гэл нэгэн готолч өндөгний өргөл тустай байдаг. За тэгээд юу болоод ирэхээр Крисмас болохоор гутлын өргөл өгдөг. Хүүхдүүдэд гутал цүнхний өргөл өгдөг. Гутал цүнх гэл ингээд тогтмол өргөл өгдөг хүн байдаг. Тэгээд дээр нь юу яадаг бас саяхан нэрэ нэг хүн мессеж хийсэн байла. Би үнэхээр хэцүү байна. Би ингээд дон сургууль юу бас сургуулийн хүүхдтэй би үнэхээр хэцүү байна. Та надад жоохон туслаач гэдгсэн гинэ. Тэгээд нөгөө ингээд нөгөө илгэлтийн эзэн чинь нэг пастор л бариад тэднийхт бас сургуулийн хүүхдтэй юм байл да. Бас сургуулийн хүүхдэд ер нь юу хэрэгтэй байдаг гэд ээж нь мөнгө явуулсан байгаа. Тэгээ бас сургуулийн хүүхдтэй гэсэн чинь тэрэнд нь бүр сэтгэл нөвдөө тэгэн готлоо бас сургуулийн хүүхд юу идхийг хүсдэг юм бол гэдгсэн нөгөө пастор нь айгүй гоёгоос тэ хүүгээ дагуулад бас сургуулийн хүүгээ дагуулад тэгээ интернетээр тэг ингээ оруулж жаад хоёлаа харж байгаа бас чи юу идмээр ингэж тэр бүгдийг ингээд ахуулаад хүүдээ хилээ бас сургуулийн хүүхдэд авах хэрэгтэй бүгдийг ахуулаад тэгээд хүүхдэд явуулсан гэнэ гэсэн нөгөө ээж нь бүр уйлаад тэр гэр бүлийг өрөөж өгөөрэй гэд ингээд залбирсан гэж байгаа байхгүй. Тэгээд би анхудаа ингээд хөргөчөө дүүрсэн байгааг харлаа. Тэр төсмөө яг миний яаж мэдсэн бэ? Яг миний хүүхдийн дуртай зүйлүүд нэг ерөнхийдөө нөгөө Монголд ч гэсэн адилхан байх тийм солонгос болохоор ингээд хүүхдийн яг ингээд насын дагаад идэх зүйл нь өөрчлөгддөг. Одоо юу гэдэг нь бас сургуульд одоо ертөнц нөгөө цэцэрлэгт байхдаа төдийлэн сонирхдаггүй байсан энэ зүйлээ одоо бас сургуульд нэг ангийнхаа хүүхдүүд найз найзад тэрийг хараад дуурайгаад одоо ингээд бас дуртай болж байгаа зүйлүүд байдаг байхгүй. Тэгээд ингэж ингээ хөсөн ингээд тэрийг сонсоод би бүр ингээд
огшж байгаа юм чи ямар баярлсан байлаа гэд. Тэгээд би өстө үнэхээр тэг намайг санхүүгээр юрөөсөн энэ хүнсээр юрөөсөн хүмүүсийг би юрөөж яана гэд ингээд аюу гой залбирч байгаа тийм зүйл байсан. За тэгэхээр бүгдээрээ харъя би ер нь юун дээр ингээд шунлаглаад байдгийг атаархаад байдгийг тэр мэрийг хараад тэг зарим хүмүүс би ер нь жоохон шуналтаа штэ би жоохон атаарх штэ гэ тэрийг бүр ингээд байх ёстой юм шиг гэд бүр мөнхийн усраа аваад явах гэдэг юм шиг бодоод идэг тэгж болохгүй өөрчлөгдөх ёстой. Өөрчлөгдөнө гэдэг чинь тэр шунал атаархал энэ зүйлээсээ болоод амьдралдаа маш их зүйлийг алдчихийдэг. Хамгийн их алдчихийдэг юм бурхнаас өгөгдөх ивэлүүдийг алдчихийдэг. Шунахгүй орхисон байхад бурхан дараа нь илүү гоёор, илүү сайнаар өрөөдөг. Тэгвэл би авахгүй яах энэ хэрэгтэй хүн авах гэд ингээд ороход бурхан дараа нь илүү хэрэгтэй зүйлээр нь өрөөдөг. За энийг бол би амьдралдаа зөндөө хамсаж мэдэрч үзсэн. Яг ингээд апмар санагддаг байхгүй. Апмар санагдал сая одоо яг 3 дахь өдөр бас яг ийм болж байгаа байхгүй нэг оцсон сүм маань ингээд цэцгийн сав аяюух ингээд тавьсан самууны модод хэлж байгаа байхгүй та нар ингээд хэрэгтэй савнуудаа эндээс аваараа гэд. Тэгсэн чинь өө манай хийдчихсэн шумбал арцсан. Өө ямар гоо дандаа ийм нөгөө ийм хендмейд гар хийцний шавар савнууд байхгүй. Тэгээс өө энэ гоё гэл ингээд. Тэгээ миний нүдэнд гоё юмнууд харагдал байгаа байхгүй. Тэгсэн ирнэ манай цэцгнүүд одоохондоо савтаа байгаа. Ер нь томруулах хэрэгтэй ч байгаа. Гэхдээ би зүгээр зүгээр гэд би бүр тойроод холоор тойроо явцсан байхгүй. Машин дээр очиад юм хийгээд нөгөөдөлөө дуусахыг хүлээгээ те. Тэгсэн чинь бүгдээр ингээл аваалсан бөө байруулаад намайг аваач яагаад авахгүй байх юм бэ? Өө яах юм бэ? Надаа нэг онцгийн хэрэгтэй биш. Хэрэгтэй хүн авах гэд. Би яг үнэхээр би тэгж бодсон байхгүй. Тэгчээд тэгээ бүх хүн аваад дуусны дараа очисон. За одоо гэд үлдснээс нь би ингээд ялгаад авсан байхгүй юу? Ялгаад авсан. Зөндөөс байсан л да. Тэгээд яхта дараа би заримдаа нөгөө ингэдэг байхгүй. Тиймэрхүү зүйлийг одоо юу гэдэг сайн зүйл үлээ гэдэг нь би ингээд цээж цахаад баярмаа сайн байна шүү гэдэг ингээд өөрийгөө урамшилдаг байхгүй. Тэгээ буцаж ирэхдээ баярмаа чарисаа сайн байна гэдэг. Яг бол би ингээд тэр ингээд айгуу жоохон зүйл дээр згсэн шунлаа дарах хэрэгтэй зүйлсэн. Нүд яваадсэн байхгүй. Тэгээд хэрэгтэй манайх ерөнхийдөө одоо энд цөөхөн цэцэл байгаа байхгүй. Тэгчээд би тэр ингээд гой савыг хадаа гоё гэж шунаад ах шаардлага байхгүй. Яг цэсгэндээ хэрэгтэй л юугаа авах хэрэгтэй те. Тэгээд авахгүйсэн ч болно тэр хэрэгтэй хүмүүс нь авах хэрэгтэй. За ийм зүйл болсон. Тэгэхээр бүгдээрээ үнэхээр энэ Ля Рахел хоёроос сурах зүйл маань юм ба. Шунахгүй бай тээ. Яг бурхны өгсөн юм сэтгэл хангалуун бай, өрсөлдөхгүй бай. Ер нь тэгэд ичдүү хоёр өрсөлдөд байна гэж айгу онцгүй муухай зүйл шүү дээ тээ. Мэдээж өр хүүхдтэй холбоотой ч гэсэн. Өр хүүхдтэй холбоотой ч гэсэн шунахгүй байх нь чухал юм аа. За юм байна. За асууя. Та яг ямар юм дээр атаархад байдгүй ямар юм дээр шунаад байдгүй. Миний шундаг байсан нэг зүйл мэдгдсэн тэр нь юу гэсэн цаг байсан. Бас яг зүрх сэтгэлийн шаргатай. Нөгөө өсгөөлөнгийн маань нэг тэр байсан. Үхээр багада ээж маань ахад цаг авчирч өгөөд би тэрийг атаархсан байсан манайхаа. Атаархсан байсан. Би ийм цагтаа олмоор ингээ. Тэгээд тэр бүр сүүлд хүртэл үргэлжилсэн. Яасан гэхээр би ерөөсөө ингэ цагт дуртай. Цагт айгуу дуртай. Цаг төрлөрлөө бүр хүүхд байхаас ихлэ цаг авах айгуу дуртай. Тэгээд би хүн ямар хувцастай байсныг сандаггүй харин ямар цагтай байсныг санддаг. Тэгээ хүнтэй уулзахад хамгийн түрүүнд ингээд өөр ирэхгүй нүдэнд ингээд цаг нь тусдаг. Эмэг бүгчмөш үгүй ерөөсөө нүдэнд тусдаггүй. Тэгээ хүний хуцаанаар сүлд нь осолдохгүй хувцастай байсныг сандаг. Тэгэхээс ямар хувцастай байсныг сандаггүй гэсэн ирнэ. Тэр хүн тийм цаг зөөцсөн байсан гэж санах жишээтэй гэдэгс. Одоо болцсон шүү, одоо болцсон. Тэгээд яг бас юун дээр би мэдсэн байхгүй юу? Бас энэ Европсын учрал дээр мэдээд би энэ ийм зүйлээсэн байна гэд. Тэгээд одоо л тавах болцсон юм байна. За юм байна манайхаа. Та юу байлаа? Нэгч тэгвэл ямар нэг юу байгаа та ариун сүнснээс асуугаад үзээрэй. Би яагаад цагт дуртай юм болоо гэд. Тэгээд ер нь нэг юмд шунаад ингээд байвал би яагаад ийм ингээд шунаад байгаа юм бол би яагаад ийм юм болоо гэд асуух нь чухал байхгүй юу? Асуух нь чухал тий. Асуугаад тэгээд яах вэ? Мэдчих юм бол ингээд аюу хэрэггүй л байдаг байхгүй. Би тэрэнд би яг тухайн үед ингээд манай ээж Чех яваад надад бол аюу гой гутал авчирч игээд манай ангийнхан бүр анхудаа ийм каучукын ултай гутал үзээд
бүгд л өстө бараг гутлын барьж үзэл хөмсч үзэл тэгжсэн байхгүй юу. Тэгээд би тэр үе ч одоо хэд 3 мурдгаар ангиж байсан юм да. Тэгээд надад цаг зөөх шаардлага байгаагүй. Тэр үед тэм жоох хүүхд цаг мэг зүүдчихгүйс. Тэгэхэд манайх чинь нэг бараг манайх 7 дугаар анги би 3 4 дугаар анги ч юм уу тийм байсан баг. Тэгээд манайх бол нэг цаг зөөх хэмжээний тэг манайх бас хичээлийн хайж байгаа гадуур айгүйх бас явдаг байсан байхгүй. Тэрний үхээр нөгөө нэг кино үйлдвэрт очиж ингээ кинонд дуу муу оруулдаг. Ийм радиод бас нэвтрүүлэгч энэ төр хийж мэдэг. Тиймэрхүү байсан болохоор манайх чинь сурагчаас илүү бас ажил хийдэггүй болсон байсан байхгүй. Тэгэхээр ахт маань цаг хэрэгтэй. Тэгэхэд л би тэрийг хараад атаарсан ийм зүйл байгаа. Яг дуртай болсноо мэддэг юм уу те. Тэгвэл зүгээр яг нөгөө нэг тэр зүйлээс эдгэж өгөө чөлөөж өгч байгаа залбирна шүү дээ. Энэ их чи. Ер нь хараа манайхаа би танараас нөгөө нэг яхад нэгдүгürt бидний хувьд айгүй чухал залбирлал ариун сүнснээс асуух залбирлаадаг. Яагаад би яагаад энэ хүнд ингээ уурлаад байгаа юм бол би яагаад ингэж байгаа юм бол гэ те. Ийм яагаад уурлаад байгаа юм бол би яагаад энэ хүнд ингээ татархаад байгаа юм бол гэдэг ч юм уу те асуух залбирлаа. Тэгээд хоёрдугаарт эсэргүүцэх залбирал үнэхээр их. Одоо өдөрт бол би эсэргүүцэх залбирлыг маш их хийдэг. Өөрөө ирэхгүй эсэргүүцэхгүй бол болохгүй зүйлүүд миний дотроос гарч ирдэг тийм үү. За одоо жишээл юу татархал гэж яаж бод хэнийг үн татархах ч гэж одоо. За тэгэх юм бол Христийн нэрээр би татархлыг эсэргүүцэж байна. Миний нөгөө нэг чимээгөө цагийн тэр юу сонсдог Кениягийн илгээлтийн эзэн маань айгүй хөөрхөн нэг удаа ингэсэн гинэ. Үзэлтийн сүнс Иесийн нэрээр зайл гэ эсэргүүцэн залбирсан гэдэг яасан гэсэн чинь өөрөө YouTube ингээ хөтлөд эхлэхээр YouTube хөтлөнгутлаа өөрийнхөө за миний YouTube хідэн үзэгчтэй байна гэж байнг үзэл тэнгутлаа өөр хүнтэй харьцуулаад за тэр намлагчийн хідэн үзэгчтэй байна гэж харьцуулаад за энэ хүнийх бүр тийм үзэгчтэй энэ хүний тийм одоо гишүүнтэй болцсон байна тэд чинь гишүүнтэй болцсон байна. Тэгээд нэг өдөр яг өөрийгөө би энэ зүйл дээр харьцуулаад байгаа юм байна. Энэ өстө болохгүй зүйл гэ. Тэгээд энийг нөгөө нэг юу гэж бүр тэ үзэгчид шунах одоо хүслийн сүнс Иесийн нэрээр зайл гэд хөсөө. Харин тэ хоёлоо уулзах цаг болоо л байгаа шүү тэ. За юм байна. Ийм бэнт хэр манайха бүгдээр атаарахгүй бай, өрсөлдөхгүй бай тэ. Энэ айгүй чухал. Та юу ойлгов, юг мэдрүү, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Та юу ойлгов, юг мэдрүү, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдөр бид нэр Колумбусын төлөө залбирна. За манайхан Колумбийн юм юу өөрчлөгдсөн та нар хардаа. Урд нөгөө дана би англиар наваа тавьчихдаг байсан нөгөө дата англид мэдээлэл өөрчилсөн байгаа. За Латин Америк төвд байдаг нийслэн Богота хүн ам нь 53 сая, хотын хүн ам нь багаараа 82.9% нь хотод амьдардаг гэж байна. Тэгээ 15-аас доош насны хүн ам хүүхэдтэй 23% эзэлдэг. Өндөр хөв байгаас 4-ний юу. За тэгээ альбисны хэл нь Испани хэлний тоо 89 хэлтэй ёо. Манайх ч юм бол за үсрээл нэг 4 хэлэл байна уу та тий хийдэж юм байх жишээтэй тий. За тэгээд дундаж наслалт 72.8 гэж байна. Тэгээд дэлхийн 236-аас 122-т ордог. Хүний хөгжлийн индексээр 189 орноос 88-д ордог. 189 орноос 88-д ордог. За тэгээд Христ итгэгчид 94.4%, үнээс Евангелийн итгэгчид 7.5%, хамгийн том шашны Христ итгэл. За хүн хамгийн том шашны эзлэх хувь 94.4%, яс үндэстэн бүлгэд 120, сайн мэдээ хамгийн бага хүрсэн бүлэг хүмүүс 10, 15, сайн мэдээ огт хүрээгүй хувь 1%, хавчлагын ирэмбэн 50 хавчигдж байгаа орнуудаас одоо 50 орны чагсаалт байгаа юм байна. Тэрний 47-д явдаг гэсэн. За тэгээд залбирлын сэдв нь юм байна. За бүгдээрээ хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь өнөөдөр бид нэр Лиа Рахелийн талаар суралцлаа. Тэгээд эзэн үнэхээр бид нар эзний үгийн өмнө суугаад бид эзнээс асуухта ямарваа нэгэн зүйл дээр бид атаархсан байх вэ? Би өрсөлдсөн байх вэ? Тэгээд энэ зүйлийг бидний хүний бүрийн зүрхэнд сүнсэнд та
харуулж өгөрөө, мэдүүлж өгөрөө ариун сүнсээ. Тэгээ ямар талбар дээр одоо надад одоо хэрнээ энэ үлийн зам байна вэ? Ямар одоо хэрнээ энэ шунал байна вэ? Одоо хэрнээ атаархал байна. Би хинтээ юун дээр би өрсөлдөд байна вэ гэдгийг та харуулаа, сануулж өгөрөө. Тэгээд ариун сүнсээ эдгэж өгөрөө. Тэгээ бид яг одоо Есүс Христийн нэрээр бид атаархлыг эсэргүүцэн хөөж бидний дотроос ажиллаж биднийг сулруулахыг хүсдэг. Итгэл дээр минь унахыг хүсдэг. Есүс Христ тэр тийм хамгийн дургүй зан чанаруудын нэг болох атаархлыг, өрсөлдөөнийг бид Есүс Христийн нэрээр бид хөөж байна. Эзэн тэгэд өнөөдрийн үгийг харахтаа бид биентэйгээ өрсөлдөн атаархалж, бид харин биенийхээ амжилтанд бид баярлдаг, талархдаг байхад, таныг магтдаг байхад эзэн бидний зүрх сэтгэлийг өөрчлөөрэй зэ. Тэгээ бид үнэхээр таны өмнө сайнаар өөрчлөгдсөн танд хэрэглэгдэх сав байхыг хүсэж байна. Эзэн харьцуулалт гэмт дууддаг. Бид өөрсдөө хэнийг үнтэй харьцуулах, чуулгана хэнийг үнтэй харьцуулах, бусдыг хэнийг үнтэй харьцуулдаг тэр л зан чанаруудаас салахад эзэн та биднийг өдөртөөрэй. Тэгээ эзэн бид Есүс Христийн нэрээр бид Колумбиг гэрөөж байна. Тэгээд бид өнөөдөр олон жилийн турш хүчирхийлэл зэвсэгт мөргөлдөөний шархыг тээж ав. Колумб улсын төлөө таны өмнө ирж байна. Олон бүлэглэл ашиг сонирхлын донд үргэлжсэн гэмгүй амьдрал бүрийн төлөө бид залбирч байна. Тэгэд эзэн минь 2016 оны энхийн хилцээр болон их тайвны тусгай харьяаллын дагуу хийгдэж байгаа ажлуудыг та үеэгэж хохирогчдод шударгаас тогтож зүрхнийхэн шарх идэрэх болтгоо хүний эрхийг зөрчиж ясан хүмүүс үннээ хүлээн зөвшөөрч жинхэнэ эвлэрэл энэ газар тогтох болтгоо. Итгэгчдийн төлөө эзэн минь Колумбийн итгэгчдийг та өрөөгөж хүчирхийлэл хурцдмал байдалтууд тэд амар тайвныг түгээгч гэрлэн байх хүчийг та өгөөж тэдний хайр төвчээр нийгэмд эдгэрэл авчрах болтугай. Тэгээд өөрсдөө хүнд нөхцөлд байгаа ч Венесуелийн сая дөрвөгчдийг хайрлан хүлээн авч Колумбийн ард түмэн болон чуулганыг та дэмжээр хүнд байдалд орсон хөршүүтэй хайрлах тэдний сэтгэл нь Христийн хайрын бодит хэлрэл болох болтугай. Тэгээд гэр орноо орхин ирсэн 4 сая орчим Венесуел хүмүүсийн хэрэгцээ бүрийг та хангаж тэдэнд итгэл найдвар амар амгалан өгөөрэй. Энэ улсад зэвсгийн дуу намдаж хайр ба илэрлийн дуу цоройдох болтугай. Амин. Бид Есүс Христийн нэрээр бид Колумбиг гэрөөж байна. Есүс Христийн нэрээр бид Израилийг гэрөөж байна. Бид Есүс Христийн нэрээр бид Афганистан, Хойд Солонгосыг бид гэрөөж байна. Бид Монгол улсаа гэрөөж байна. Бид Монгол чуулганаа гэрөөж байна. Бид өөрсдийнхээ чуулганыг гэрөөж байна. Эзэн та өдөртөө та хамтаж өгөөрөө. Тэгэд эзэн та өөр ариун сүнсээр өдөртөж өгөөч. Тэгээд энэ өдөр энэ цагт бид үнэхээр танд талархаж энэ өдрийнхээ хүндэтгэлийг танд өргөлөө. Иесийн нэрээр залбирлаа. Амин. Тунхаглах ишлээ. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гарт ариун зүрхтэй хуурмаг хосон сэтгэлээ өргөөг худал тангараг тавиагүй буюу тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-5. Амин. Цээжлэх ишлэл. Өөрийгөө мэргэн гэж бүү бод. Харин эзнээс имэ муугаас сэрэг ингэх нь бид чинь эдгэр ясанд чинь шин болно. Сургаалт ус 3-ын 7-8. За манайха өнөөдөр нөгөө нэг бас энэ нөгөө нэг AI-аар хийсэн байхгүй. Тэгээ энэ дээр нөгөө нэг би жишээлбэл нөгөө Operation Word гэдэг юу гэдэг штэ. Залбирлын юу гэдэг. Инглиш сайн уу? Окей, ангиллаа тэгээ. Энэ улс орны үг би шууд англи хэл рүү орчуулаад Гэхдээ англи хэлнээс ингээд монгол руу орчуулаад заримдаа нэг үг мөг аягүй сонин юу лээ нэг Google-ийн транслейтер орчуулаад сонин байдгүйсэн байхгүй юу. Тэгэд одоо нэг энэ залбирлынхаа юг шууд AI төгөд энэ залбирлын энэ тэ Колумбийн тухай энэ залбирлын сэдвийг монголоор орчуулад залбирлын үг суулгаад өөрчлөөд өгсөн чинь ийм гоё болж байна. Цаашдаа ингээд та нар маань бас яг залбирахтаа магадгүй шинэ хүмүүс яг залбирлын үг суралцах хэрэгтэй. Яг юу гэж залбирахаа мэдэхгүй ийм зүйлүүд байдаг штэ. Тэгэх юм бол илүү тодорхойгоор энэ мэдээлэлтэйгээр энэ зүйлийн төлөө залбирах боломжтой. За тэгээд 53 сая хүн амтаа Христ итгэл нь болохоор энэ дээр үгүй 94.4 тэгээд Евангелийн урсгал нь юу гэж байна. 7.5% тэгээ сайн мэдээ хүрэх хүмүүс биш үү те сайн мэдээ огтөрөөгүй нэг хоёр хүн байна. За тэгэхээр энэ залбирлыг тэг хараа дагаад хийж болно шүү. За тэгээд дата мэдээлэлээ өөрчилсөн байгаа. За тэгээд зарим ер нь зураг хийх боломжтой зургнуудаа ингээд
юу яаж байгаа. Би энэ зураг дахиад тусна оруулчихад тэгээ дараа бас ямар нэгэн байдлаар хичээл мичээл заахад хэрэг болж магадгүй учраас хадгалахаар шийдсэн. Яг тэгвэл нөгөө Facebook дээр юм маань бичлэгүүд маань устдаад байгаа шүү дээ. Би нэг юу хийх гээл янз бүрээр оролдоод байгаа байхгүй. Одоо YouTube дээрээ хийх гээл те YouTube дээрээ шууд хийдэг болох. Одоо л зүгээр дандаа хийсэн Facebook дээр хийсэн лайва YouTube руу шилжүүлээд байгаа байхгүй. Тэгээ явандаа бол шууд өглөө болго YouTube дээр шууд хийж ингээд сурах гэдэг байгаа шүү. За гэхдээ нөгөө би хийсэн те хүний нөгөө үзэлтийн тоо бага учраас надад тийм лайв ирэх хөхгүй байгаа юм билээ шүү. За юм байна. Өрсөлдөө өөрчлөлт гарсан. Бүгдээ цаг үетэйгээ алхах л да тийм үү? Би бас нөгөө нэг ойрдоо айгүйх тэгж бас нөгөө цаг Исахарын хүүгүүдтэй цаг үеэ мэдэрсэн гэж яддаг шүү дээ. Тэгэхээр цаг үеэ мэдэрнэ гэдэг айгүй чухал байдаг. Яг тухайн цаг үед бурхан над дээр миний гэр бүл, миний чуулган, манай үндэсний чуулган энэ зүйлээр ажиллаж байгаа энэ зүйлийг бид мэдрэх нь айгүй чухал. Үүний тулд хамгийн түрүүнд бурхан яг энэ цаг үед надаар юу хийхийг хүсэж байна, намайг ямар байгаасаа гэж хүсэж байна гэдэг тэр боломжуудыг авах нь айгүй чухал байгаа тийм. Тэгээд яг ойрд би бас энэ талаар бодоол, яриал ингэж яхад энэ дунд бас айгүй гарч ирж байгаа зүйл маань юу гэхээр би сая нөгөө тэр хязгаарч ороодгүй гэдэг номон дээр бас яг нөгөө ороодсноосоо болоо харамссан тэр харамслуудын тухай яг уншаад яг ойрдоо яг энэ зүйлээр дамжиж бурхан надад аюух ярьж байгаа гэдгийг ойлгож хүлээж авч байгаа. За тэгээд саяхан нөгөө нэг хиний Золбогийн нэг постыг ясан чи тэн дээр юулаа подкастыг сонсон чи тэн дээр одоо Кайст гэж сургууль гэдэг байхгүй Солонгост Кайст сургуулийн нэг профессор яг орчин цаг үе ирээдүй ер нь ямар болох вэ гэдэг тал дээр зөндөө ярьсан. Тэгээ тэн дээр одоо ингээд AI хөгжихийн хэрээр маш олон хүмүүс ажилгүй болноо. Ажилгүй болоод тэгээд ажилгүй болсон хүмүүсээ улс орнууд яах вэ? Яаж энэ хүмүүсээ те одоо амьд авч үлдэх вэ гэх юм бол ерөөсөө л одоо хүмүүс танад биднэрт хоёр янзын сонголт байна. Хоёр арга байна. Нэгдүгээрт болохоор хувьцааны хөрөнгө оруулалтаар хувьцааны хөрөнгө оруулалт хийснээрээ тэр хүмүүс өөрийнхөө санхүүг өсгөх боломжтой. Хоёрдугаарт AI-ыг сураад AI-аар тэг олон зүйлийг хийх боломжтой гэдэг. Тэг манай нөгөө Монгол дахь цуглааны маань нэг итгэгч аюурх нөгөө гэртээ хүүхдээ хараад байж байгаа хэрнээ AI сураад тэгээд тийм хүүхдээ хараад гэртээ байгаа ээж нэрийг ажлаар хангадаг нэг юу байдаг юм уу та одоо нэг байгууллага байдаг юм шиг. Тэгээд тэнд хамрагдаад тэндээс нь ажил өгдөг гинэ. Тэгээд хагасаа өдөр нөгөө ах нартын дүүгийг харуул багыгаа харуулж хагаад хагасаа өдөр өөрөө сууж хагаад одоо нөгөө дандаа голдоо компани нөгөө нэг сурталчилгаа тийм зүйлүүд одоо бараа бүтээгдэхүүний сурталчилгаа ийм зүйлүүдийг AI-аар хийж байгаа гинэ. Тэгэд гэртээ байж байгаарна мөнгө авч байгаа болж байгаа сте тий. Тэгэхээр өнөөдөр бид нэр та нар маань би нэг англи сураараа гэсэнтэй адилхан боломжоор AI айгуу сонирхолтой багаар тэгээ Facebook-ийнх дээр янз бүрийн юм оруулахтай ч юм хэрэглээ тий. AI суралцаараа. За юм байна. Тэгээд би одоо айгуу удаа хугацаанд яг нэг мөнгө төлж яхстайс аппликейшн хийх юмсан гэж бодоод исэн. Айгу удаа хугацаанд тэгэл за хүн гуугаад мөнгө төлж аппликейшн хийж очиж нэг аппликейшн хийгээд эхэлсэн AI-аар. Аюу сонирхолтой. Тэгээ би ямар ч байсан хоёр аппликейшн хийнэ гэж бодож байгаа. Хоёр аппликейшн нэг нь болохоор 10-аас аппликейшн хийгээд эхэлсэн. Хоёр дахь нь болохоор би итгэлийн өвтэй холбоотойгоор гоё аппликейшн хий гэж ингэж бодож байгаа. За юм байна. За эзний нэрээр ерөөж эзэн ивэг. За Иес Христийн нэрээр яг одоо оюун гэрлийнхаа залбирлыг танд өргөж जैन. Тэгэхээр оюун гэрэл маань виз норсон байгаа юм байна. Гэр бүлтэй болсон. Тэгэхээр виз аваад Солонгост буцаж ирэхэд бүх зүйлээр та хамтаж өгөөрэй. Тэгээд түүний залбирал хариулаарай эзэн. Тэгээд оюун гэрэл маань виз авч орж ирээд эзэн танд талархаж таныг алдаршуулан багтах болтугай. Тэгээд Иес Христийн нэрээр оюун гэрлээ ерөн залбирч байна. Иесийн нэрээр. За өдөр бүгд өнгөлөг эрэг бүгд талархалтай байгаарай. Баяртай эзэвэг.